тэгэхээр өнөөдөр бид хэд генетикийн үндсэн нэр томьёонуудтай танилцах болно. Ер нь сая бид генетикийн шинжилгээ ухааны удамшил хувьслыг судалдаг шинжилгээ ухаан гэсэн. Тэгэхээр чухам удамшил гэж юу вэ? Хувьсэл нь удамшлаас юугаараа ялгаатай бэ гэдэг талаар тайлбарлая. За эцэг эхийн шинж тэмдэг үр удамд дамжих үзэгдлийг нь удамшил гин, харин эцэг эхэд байгаагүй шинж тэмдэг үр удамд илэрх үзэгдлийг хувьсэл гэж нэрлэдэг. За тэгэхээр удамшил хувьслийн тухай буюу генетикийн шинжилгээ ухаанд Чех улсын эрдэмтэн Мендель Ван Дук релизжүүлэн судалгаа хийснээрээ удамшлын зүй тогтолцоог илрүүлж удамшил явагдах их үндэс нь бэлгийн эсрэг байдаг юм байна гэдгийг дүгнсэн байгаа. За генетикийн судалгаанд дараах тэмдэг тэмдэглэгээнүүдийг ашигладаг байгаа. За жишээлх юм бол P-үсгийн эцэг эх удам гэдгийг тэмдэглэнэ. За X-ээр релизжүүлэхт орж байгаа буюу эвцэгдүүлэх гэсэн тэмдэглэгээ байгаа. За энэ хүүсийг бол бөөрийнхий нэмэгтэй, эр хүүсийг бөөрийнхий сумтай бичиж тэмдэглэдэг. За F1 гэдэг нь болохоор 1-р үеийн релиз удмууд, F2 гэдэг маань 2-р үеийн релиз удмууд байгаа. За жишээлбэл энэ тэмдэглэлээр тайлбарлая. За энэ цэцэг, эр цэцэг хоёр эвцэгдүүлэх гэсэн тэмдэг X-ээр тэмдэглэнэ. За P гэдэг нь бол эцэг эх бие үүдэх утгатай. За G үсгээр гаметүүдийг тэмдэглэнэ. Гамет гэсэн санааг илэрхийлж байгаа. За тома гэсэн аллелээс тома гэсэн гамет буюу бэлгийн сүс нь жижига гэсэн аллелээс жижига гэсэн бэлгийн сүс нэ. За энэ хоёр бэлгийс нийснээрээ тома жижига гэсэн аллел бүхий биеийг үүсгэх бөгөөд энэ нь F1 буюу 1-р үеийн үр удам гэсэн үг. За 1-р үеийн үр удмуудаа өөр хооронд нь релизжүүлэхийг X-ээр тэмдэглэнэ. За энэ үед тома жижига гэсэн биеэс том А гэсэн нэг гамет, жижиг А гэсэн нэг гамет. За арийнхан тома жижигаагаас дахиад тома жижига гэсэн тус бүр 2 гамет үүснэ. За энэ хоёрын дундаас том Атай хосол үүсгэж 2-р үеийн үр удмыг 2-р үеийн үр удамд тома аллелууд хослож 1-р биеийг үүсгэнэ. За дараа нь тома жижиг Атай хослол үүсгэж тома жижига, мөн тома жижигатай хослол үүсгэж тома жижига, мөн жижигатай хослол жижига гэсэн 2-р үеийн үр удмуудыг үүсгэж байгаа нь эндээс харагдаж байна. За тэгэхээр бид генотип гэсэн ойлголтыг авч үзэх ёстой. За генотип гэдэг нь юу юм бэ гэхээр генийн бүрдэл. За тэгвэл эцэг эх организмууд биеуд ямар генийн бүрдэлтэй байсан бэ? Тома юу? Эсвэл тома жижига юу? Эсвэл жижига юу? Гэдгийг бид генотип гэж үзэж байгаа. Харин фенотип гэдэг нь гадаад шинж тэмдгийн бүрдэл байгаа. Эсвэл шаруу, ногооноо, эсвэл булаануу, цагаануу гэдэг ч юм уу, тийм ээ? Энэ бол гадаад шинж тэмдгийн бүрдэл буюу фенотип. За, гамет гэдэг маань тухайн аллел генээс хэдэн гамет үүсэж байгаа вэ гэдгийг илэрхийлсэн бичгэлэг байдаг. За тэгэхээр бид хэд генетикийн үндсэн нэр томьёонд моногибрид, дигибрид, тригибрид гэх мэтчлэнгийн релизжүүлэхийн хэлбэрүүдийг үзэх болно.
За моногибрид гэдэг нь юу юм бэ гэхээр бие биесээ нэг хос шинж тэмдгээр ялгаатай хоёр бие махбодыг эрэлзүүлэхт оруулахыг хэлдэг байгаа. Дигибрид гэдэг маань хоёр шинжээр ялгаатай биеүүдийн хооронд нэрлэгдүүлэх 3 гэхээр 3 түүнээс олон бол полигибрид нэрлэгдүүлэх гэж нэрлэдэг. За тэгэхээр нэг шинж тэмдгээр буюу зөвхөн өнгөөрөө ялгаатай хоёр биеийг жишээлэн авч үзсэн байгаа. Жишээ нь ягаан цэцгийг ногоон. За жишээ нь ягаан цэцгийг цагаан цэцэгтэй эргэлзүүлэхэд нэгдүгээр үеийн үр удамд 100% ягаан цэцэг гарсан байна. За энэ нь болохоор эпник буюу нэгдүгээр үеийн үр удам гэсэн үг. За яагаад ягаан цэцгийг цагаан цэцэгтэй эргэлзүүлэхэд нэгдүгээр үеийн үр удам 100% ягаан гарваа гэдэг ойлголт бол сонирхолтой асуудал. Тэгэхээр энэ ягааныг нөхцөлдүүлж байгаа ген нь цагааныг нөхцөлдүүлж байгаа генийг давмгайлж удамшдаг учраас энэ генийг доминант ген гэж нэрлэдэг. За харин нуугдмал байгаа генийг бид рецессив ген гэж нэрлэдэг байгаа. Ингэж нэгдүгээр үеийн үр удамд бүгд 100% давмгай генүүд байгаа учраас ягаан гарсан байх бөгөөд хоёрдугаар үеийн үр удам дээр цагаан гарсан байдаг. За тэгвэл яагаад ягаан цэцгүүдийн хооронд нэрлэгдүүлэхэд цагаан цэцэг гарваа гэдэг бол бас эргэлзээтэй. За үүний учрыг хэдүүлээ олъё. За тэгэхээр нэгдүгээр үеийн үр удамд гарсан томаа жижига гэсэн генотип бүхий хоёр ягаан цэцгийн хооронд нэрлэгдүүлэхэд томаа жижига гэсэн генийн хослолууд үүсэж байгаа учраас томаа орсон бүх биеуд ягаан. Жижигагийн хослол нь цагааныг үүсгэсэн. Цагаан цэцгийг үүсгэсэн байх бөгөөд нэгдүгээр үеийн үр удамд бүх цэцэг ягаан гарч байгаа учраас энэ бүрэн давмгайлын хууль буюу Менделийн нэгдүгээр хууль. Харин хоёрдугаар үеийн үр удамд цагаан цэцэг салж жижига гэсэн аллелууд хосолсноор цагаан цэцэг гарч байгаа учраас үүнийг Мендел шинж тэмдэг салах хууль буюу Менделийн 2-р хууль гэж нэрлэсэн байдаг. За генетикийн үндсэн нэр томьёонуудад кариотип, гомлог хромосомууд, гомлобус хромосомууд, локус гэсэн нэр томьёонууд яригддаг. За тэгэхээр кариотип гэж юу юм бэ гэхээр генийн бүх бүрдлийг бид нар кариотип гэж нэрлэнэ. За гомлог хромосом гэдэг нь генийн бүрдэл хэлбэр хэмжээгээрээ яг ижилхэн хоёр хромосомыг гомлог хромосом, генийн бүрдэл хэлбэр хэмжээгээрээ өөр хромосомуудыг гомлог бус хромосом гэж нэрлэдэг. За харин локус гэдэг нь хромосомон дээр генүүд байрлаж байгаа тэр байрлалыг орон зайг бид нар локус гэж нэрлэж байгаа. За мөн хоёр бие махбодын хооронд нь эвцэлдүүлэхийг эрэлзүүлэх гэх бөгөөд удамшлаараа ялгаатай хоёр биеийн эвцэлдүүлгээс гарсан үр төлийг нь бид релиз буюу гибрид удам гэж нэрлэдэг. За жишээ нь эндээс кариотипийг дэлгэрүүлэн тайлбарлая. За хүний хромосомын кариотипийг харагдж байна. Хүн 46 хромосомтой. Бөгөөд 23 хос хромосомтой гэдгийг бид мэднэ. За тэгэхээр энэ хүний 23 хос хромосомыг нийт бид кариотип гэж нэрлэнэ. За гомлог хромосомууд гэдэг маань хос хромосомыг хэлнэ. За жишээлбэл энд Y буюу
2 том Y байх юм бол гомлогос хромосом, эсвэл 2 жижиг Y байх юм бол гомлогос хромосом. Харин том жижиг байх юм бол гомлогос хромосом гэж нэрлэдэг байгаа. За жишээлбэл энэ гомлогос хромосомууд нь харагдаж байна хойно хараар тэмдэглэсэн ижил биш одоо хромосомуудын харагдаж байна. За энэ хөдөлгөөнтэй зургаас бол том Y, жижиг Y бол гомлогос хромосом. Адилхан байвал гомлог хромосом гэж үзэх нэ. За локус гэдэг маань хромосомын дээр ген байрлалыг бид локус гэж нэрлэнэ гэж ярьсан байгаа. За тэгэхээр энэ том А ген, жижиг А ген хоёр бол яг хромосомын нэг одоо байрлал дээр байрлаж байгаа учраас энэ том А, жижиг А генийн одоо локус нь гэсэн үг юм аа. За гомозигот доминант, гетерозигот, гомозигот рецессив гэсэн нэр томьёонууд бас яригддаг. За тома гэсэн аллел генүүд байвал түүнийг гомозигот доминант. Тома жижиг А байвал түүнийг гетерозигот буюу өөр гэсэн утгатайгаар илэрхийлж байна. Гомо гэдэг маань ижил гэсэн санааг илэрхийлдэг. За мөн жижиг А гэд ижил байх юм бол түүнийг гомозигот бөгөөд рецессив. Жижиг А болохоор нуугдмал, том А болохоор доминант гэдгийг бас дээр үзсэн байгаа. За шинж тэмдэг бүрийг удамшлын хүчин зүйл тодорхойлж байдаг. Тэр нь ген юм аа гэдэг. За тэгэхээр одоо бид ген гэдэг нэр томьёог бас мэдэж авлаа. За мөн дараагийн нэг ойлголт бол фенотип, генотип гэсэн ойлголтууд байдаг. За жишээ нь бид тома байх юм бол энэ гомозигот доминант, тома жижиг А байх юм бол гетерозигот, жижиг А байх юм бол гомозигот рецессив гэж нэрлэдэг. За тэгвэл F2 удамд дараах байдлаар илэрдэг шинж тэмдэг. Энэ нь 3-ыг харьцах нь 1. За том А авсан бол тэр бие бүгд одоо улаан. За жижиг А орсон байх юм бол нуугдмал шинжийг буюу одоо цагааныг илэрхийлж байна гэсэн үг. За тэгэхээр гаднаас нь харахад улаан цагааныг илэрхийлж байгаа энэ харьцаа бол фенотипийн харьцаа юм аа. Иймээс фенотип гэдэг нь гадаад шинж тэмдгийн бүрдэл гэсэн үг. За харин мөн эндээс тома гэсэн гомозигот доминант бие 1, тома жижиг А гэсэн гетерозигот бие 2, жижиг А гэсэн гомозигот рецессив бие 1 гарсан байгаа. Бөгөөд 1-ийг харьцах 2 харьцах 1 гэсэн харьцаатайгаар гарсан байна. За тэгвэл том А юу, жижиг А юу гэдгийг илэрхийлж байгаа дотоод шинж тэмдгийн бүрдлийг генотип гэж нэрлэдэг байгаа. 2020 оны A хувилбарт зүйл бүхэн бөөмийн хромосомын бүрдэл буюу кариотиптэй байдаг. Эрүүл эрэгтэй хүний кариотипийг сонгороо гэсэн байгаа. За эрэгтэй гэж байгаа учраас XY гэсэн хромосомтой байх нь ойлгомжтой. Тэгэхээр аутосом буюу BC хромосом, тэгээд геносом буюу бэлгийс нь XY гэсэн одоо хромосомтой A хувилбар бол зөв хариулт нь байгаа. За даалгавар 2 хромосом дээр генүүд байрлах ба генийн байрлах байрыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн. За тэгэхээр бид дээр хэлсэн одоо хромосом дээр генүүд байрладаг. Генүүдийн одоо байрлах байрлалыг локус гэж үзсэн байгаа. Тэгэхээр C хувилбар буюу локус нь зөв хариулт юм аа.